7 бүрийн даваагаас баасан гаргийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс урлагийг мэдрээ X вариатаагаар сонсдог урлаг нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 16 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 1-ний мегмар гаргийн сонсдог урлаг нэвтрүүлэг дуу хөгжмийн болонгаараа хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занариулагчаар гам болтын ангараг нар ажиллаж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар баруун үсгийн барилгын материалын тулгуур төв, барилгачин худалдааны төв, за мөн бүрэн оноо, бүтэн түүх гэсэн уриатаагаар Score Up хамтран ажиллаж байгаа юм байна. За. Тэгэхээр өнөөдөр дуу хөгжмийн болонгаараа миний хамгийн дуртай дуугаар нэвтрүүлгийг эхлүүлэх гэж байгаадаа маш гоё таатай байна. Тэгээд ахад нэг юмар болно. Тэгнь 7-р ангид таахад ингээд бид нар нэг анги мангийнхаа ингээд сандал ширээг ингээд хойшлуулж байгаа л тэгэл энэ дуу тавиад ямар утгатай юуг дуулж байгааг бид нар мэдэхгүй. Тэгтэл 14-5 настай ингээд октод ингээд нэг үнсгэлжинд орно гэж бэлдээл тэгэл нэг 15 см өсгөд гуталтан дээр ингээд загвар магвар өмсч чинь гэж ингээд бэлдээд тэгжсэн үед санагдчихээн. Тэгэнгүүт Монголын үндэсний олонний тэнцлэгээс дуусахтаа мэдэхгүй яац чинь тэр үед дандаа л энэ дуу явдаг гэсэн. Тэгэнгүүт клипэн дээр нэх хөөрхөн ихчтэй гэл нэх гоё ах. Тэгэнгүүтэл ямар ч байсан клипийн үзээд нэг юм салалт малалт цэнэл тухай гунигтай л дуу юм шиг байна гэж далаа давалгаатай тийм далаа давалгаатай ингээд буцангууд нөөд хүн өөрчлөгдөөл тийм тэнгүүт ингээд нөгөө нэг залуу нь ингээд нөгөө охиноо ингээд хүзүүрээ тэрүүлж байгаа л ингээд бүжиглээл те тэнгүүт чамдаантаа уцаа тэрвэл эмэгтэй зүхтаал гүнгүүт ардаас нь ингээд нэг байшингын ширдакан дээр шимшин дээрээсээ хөөцөлтөөл те за тэгээд яалтчгүй энэ бол Elton John-ы дуулсан Sacrifice гэдэг дууг бол манай үеийнхэн бол бүгдээрээ шимтэн сонсч байсан. Тэгээ бүгдээрээ энэ хүд гоё дууга хүлээн авч сонсоод энэ дууныхаа үүх түүхийг хамтдаа сонсцгоё. Үнэхээр гайхалтай гоё дуу шүү. Sacrifice яа гоё. Гал. Тэгэлгүй явах. За, Британий дуучин Elton John-ыг бол бид нэр маш сайн мэднэ. Тэгвэл өнөөдөр алдарт дуучин Elton John-ы 22 дахь цомог болох Өнгөрсөнтэй унтах уу гэдэг нэртэй юм цомогт нь багтсан Sacrifice дууны талаар ярьж өгч байна. Тэгээд цомог бол 1989 онд худалдаанд гарсан. Тэгээд 1990 онд энэ дуу Британи болон Францын чартыг тэргүүлж Elton-ы чартуудын 1-р орсон анхны дуу болж исэн ийм түүхтэй юм байна. За, үнэхээр супер. За, дууны утгын хувьд бол хүн гэрлэлтэндээ одоо ингээд үнэнч үлдээд хайртай хүнтэйгээ хамт байх нь ямар хэцүү байд юм бэ те ямар их юмыг ингээд тэсэж төвчих ёстой болд юм бэ те амжилтаа сайхан гэрлэлт харилцааны ард заавал ямар нэг золиос явж байдаг гэдгийг хэлсэн юм агуулгатай дуу юм байна. За тэгээд 1989 оны сүүлээр энэ дуу затгсан даруйдаа бол айхтар амжилт үзүүлээгүй. За одоо маш гоё хэсэг нь явах гэж байгаа шүү. Радио гэдэг ямар хүчрхэг зэвсэг вэ гэдгийн нэг тод томрон жишээ. За тэгээд Британий чартад 55 дугаар байр, Хойд Америкийн чартад 18 дугаар байранд бичигдэж байсан. Тэгээд тэгсхийгэл ийм чартын амжилт зогссон юм байна. За тэгсэн чинь Британий алдарт BBC радио 1-р сүгийн хөтлөгч Steve Wright энэ дууг олж сонсоод тэгээ өөрт нь маш их таалагдсан болохоор радиогоороо явуулсан юм байна л да. Тэгээд мэдээж нөгөө дуу тавихтаа ингээд нөгөө хөтлөгч нар чинь ярьдаг штэ тий. Надад энэ дууны ингээд утга агуулга нь маш их таалагдаа. Тэгээд ингээд би энэ дууг ингээд сонгож тавилаа. Нээрэл одоо гэр бүлийн андаа харилцаагаа авч үлдэхийн тулд ямар их юмыг төвчих болдгийг тий. Яасан их төсвөр төвчээр гаргах болдгийг энэ их төсвөр төвчээрийн артал бид нар эмгэн үгэн болтлоо амьдрдаг. Хэрвээ тэгээд төсвөр төвчөж чадахгүй бол тэгээд ингээд амьдрал ингээд ботрон ундаг сарндаг ч гэдэм үү те ингээд сэтгэлээ ярингуудаа өөрийнхөө сэтгэлийг хэлээд энэ дууг тавьсан. Тэгсэн чинь анх гарчаал хүн амт нэг их тоогдохгүй байсан Sacrifice дуу шууд ингээд амар алдарсан. Радиогоор яваал. Удаашгүй Британий бүх радио энэ дууг бүр уралдаж тавих болсон. Ингээд радио хөтлөгчийн тусламжтайгаар Британда дахин сөхөгдөж алдарсан дуу маань UK Singles Chart-нд шууд 1-р байранд бичигдэж эхэлсэн. За удаачгүй дууны клип цацагцсан. За клипэнд нь тэр дачаангуу хоолой хүсэмжит төрхөөрөө алдарсан дуучин Крис Исаак тэр залуу нь одоо тэр аав бол Крис Исаак гэж хүн юм байна. Тухайн үеийн супермодель гунхсан алхаагаараа загварын ертөнцид домог болж мөхөрсөн Ясмин Гаури нар
тогложээ. За. За клипний утга санааны хувьд эрэгтэй эмэгтэй хоёр хөө одоо бие биедээ ухаангуу дурлаад хайртай болоод гэрэлж байгаа ингээд гэр бүл зохиосны дараа охинтой болж байгаа. Тэгээ харамсалтай нь олон залуу хасуудын адилаар харилцаанд нь асуудал үүсээд эцэст нь ингээд хоёр тишээ болоод залуу ганцаараа охиноо өсгөж байгаагаар гардаг. За тэгээд дуу шүүмжлэгчдээс бол маш өндөр үнэлгээ авсан. 1989 онд Элтон Джон хэдийнэ 27 жил дуулчихсан байсан. Яг гэвэл энэ чинь 22 дахь цомгийнхан дуу шүү дээ. Тэгээд урлагийн тогоонд бол хэдийнэ чанагдсан байсан. Гэхдээ өнгөрсөнтэйгөө унтах уу гэдэг энэ цомог нь олигтой амжилт үзүүлээгүй ч Sacrifice дууг бол цомгоо аварсан дуу. Элтон Джонны дуу зохиогчийн карьерийн оргил болсон бүтээл гэж шүүмжлэгчид бол дүгнсэн байдгийн бэлээ. За тэгээд дууныхаа үгийг уншиж өгье. Тэр цомгийн нэр нь бол англиар Sleeping with the Past гэж байгаа юм. Өнгөрсөн үедээ хамт нойрсгооч гэдэг юм уу те нэг тиймэрхүү утгыг илэрхийлээд байгаа. Энэ өөрөө айгүй ер нь бол айгүй тийм юунууд нь уг нь бол эн чинь хаширч нь бол нэг тийм хамаагүй л нэр өгдөг мөртлөө энэ цомог нь нэг хайтар тийм юутэй л нэг философик нэртэй юм байна. Тий. За дууных нь үг нь асуудал хазааж амархий чинь үнэр арилахад алжаах сэтгэл бусдыг хүсдэг нь аяа хүмүүний жам юм. Гэрэлсэн эр хүний сэтгэл гэгэлзэж нэг бусдыг хүсэж амраг аахуурч асуудлыг дуутгах нь хүүтэн хахирган зүрх минь зовоож дуусаагүй гэж юу. Зарим зүйл сайхан харагдахч зөрөө дөнгөрхөл учиртай байж золиос гэдэг чинь ердөөл нэг үг зөрсөн хоёр зүрх салсан ертөнцид амьдарч золиос гаргасангүй зовлонг давсангүй гэдэг ийм үгтэй юм байна. За тийм. Sacrifice гэдэг үг бол ерөнхийдөө та өөрөө хүсээгүй байсан ч гэсэн өөр ямар нэгэн зүйлийг хийхээс аргагүй болж байгаа үе юу те ингээд өөрөө хүсээгүй ч одоо юу гэдгийг ямар нэгэн зүйлийг золиослж байгааг хэлдэг. Одоо жишээлбэл эх орныхоо төлөө нөгөө нэг гал одоо ингээд туригж байгаа пулмантны өмнөөс босох эдрийг бол sacrifice гэж нэрлэдэг. Тэгэхээр ер нь бол ингээд нэг юм их эр зориг гаргаад те өөрийгөө золиослж байгаа энэ үйл явдал дээр л энэ sacrifice гэсэн энэ үгийг бол ашиглаад байгаа юм бол тий. За барууны урлагийн ертөнцид Элтон Джонны үзүүлсэн нөлөөг үнэлж дүгнэх боломжгүй гэдгээ. За тэгээд энэ Берни Топентай хамтраад 575 дуу бичсэн байдаг үйл яах вэ? Элтон бол аяа хичээл Берни Топен гэдэг энэ нөхөр нь 1967 оноос хойш үгийг нь бичээд хамтдаа ингээд бараг 600 дуу бичсэн байдаг. За Элтоны жинхэнэ нэрийг бол Reginald Kenneth Dwight гэдэг. За өнөө цагт бол Элтоныг бид буйртай, суйртай, сайн хүн, хүмүүнлэгийн үйлстэн, мундаг дуучин гэдгээр нь бол сайн мэддэг. За 1947 онд төрсэн Элтон карьерийнхаа ихэнх үед буюу нас залуу байхдаа 1970-аас 1980-ад оны хооронд арх одоо мансууруулах бодисонд битүү нэвтсэн байдаг. Гэхдээ хамгийн мундаг нь 1990 оноос арх согтруулах ундаа мансууруулах бодис огт амсалгүй 35 жил болж байгаа. Мундаг. 3 сарын 25-нд төрсөн шиг санагдаад байна. Тэгэхээр одоо энэ чинь 7 хоногийн өмнө төрсөн өдөр нь болоод өнгөрсөн. Одоо 78 настай хүн байх юм шүү дээ. 78 тай. За Элтон Джон 1976 онд эр эм хүүснээ сонирхдаг гэдгээ хэлж байсан ч үүний дараахан зөвхөн эр хүн сонирхдаг болсноо зарлж байсан. Тэгээ олныг гайхшруулсан мэдээллийн дараа түүний бэлгийн амьдрал, мансууруулах бодис хэрэгэлдэг, согтруулах ундаа хэрэгэлдэг гэх мэт олон янзын шууган цацагдаж байсан. За ядч хахад нөгөө 1980-ад он ч өөрөө дох битүүд игдсэн. Хүмүүсийн дунд ижил хүснүүдийг үзэн ядах хандлага урд өмнөхөөсөө ч хүчтэй дарахах болсон байсан. Тэгээ дуучин Элтон Джон 1993 оноос зар сурталчилгааны ажилд Дэвид Фурништэй уулзах болсон. Ингээд тэд 2005 оны 12 дугаар сарын 21-нд ижил хүснүүдийн гэрлэлтэд бүртгүүлсэн. Харин хурмын ёслолоо 2014 онд нэжгэр хийжсэн. За гэхдээ анх Элтон Джон юучгүй хоосон явахт нь 1960-ад онд одоо орон гэр мөнгөөр дэмжиж байсан нарийн бичиг мэргэжилтэй Линда Вудров гэдэг бүсгүйтэй дотносоод гэрлэлтээр тулж исэн юм байна л да. Гэсэн нөгөө шүлгийг нь бичдэг Топен гэдэг нөхөр гэрлэхийн тас хориглоод тэгээ чиний одоо карьер мэрэгт нөлөөлнө гэ тэ Элтон гэрлэлтээс 2-7 хоногийн өмнө харилцаагаа тасалж байсан гэдэг ийм баримт байна. За гэхдээ 2020 онд
бараг л одоо ингээд 50 гаруй жил ямар ч харилцаагүй байсан нөгөө Линда Вудроу гэдэг тэр наримчиг хүүхэн нь эмчилгээний зардалтанд туслаач гэхэд Элтон бол ямар ч татгалзах зүйлгүйгээр нилээд үнэтэй эмчилгээнийхэн зардлыг бас төлж ийсэн юм байна. Тэгээ Линда Вудроу өнөөдөр тэр миний амийг аварлаа гэдэг дуугаа бас зориулсан байдаг. За үүнээс хойш нэлээд хугацааны дараа буюу Элтон Джон бас нэр алдарт гарсныхаа дараа 1986 онд дуу бичлэгийн компани инженер Рената Блаул гэдэг бүсгүйтэй бас цуута хурим хийсэн байна. Тэгсэн чинь хуримынхаа яг дараа харилцаагаа дуусгах шийдвэр гаргахад нь бал сараа тэмдэглэж байсан эхнэр нь бол амиа өгөгдөх орлого хүртэл хийж исэн. Гэхдээ энэ харилцааныхаа талаар Элтон Джон за тийм гайхамшигтай дээд зэргийн зиндааны бүсгүйтэй хамт байх нь сайхан байсан уу гэвэл байсан. Гэхдээ би тэр хүнийг хуурч хуурмаг амьдралаар амьдрч чадахгүй гэдгээ ойлгосон гэд өөрөө ярьж ирсэн юм байна. За хамтран айлгчаа ярьсны дараа мэдээлэл өргөжлүүлээ. За Улаанбаатар хотод 16 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байна. За баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн худалдааны төв нь 28,000 м2 бүхий 3 блок. 7,000 м2 дулаан хүүтэн агуулга бүхий баруун бүсийн хамгийн том барилгын материалын зах юм аа. Барилгачийн худалдааны төвийн А болон Б блок нь 22-25 онд тус ашиглалтанд орсон бөгөөд дотроо зоогийн газар офис үйлчлэгээний талбайтай 5 дахь орчинтой 1.5 тонн ачааны лифттэй давхар бүрээр төрөлдсөн ийм зах юм байна. За. За тус төвд одоогийн байдлаар 270-аас 300 аж ахуй нэгж байгууллага хувь хүмүүсийн 10,000-аас 12,000 гаруй нэр төрлийн бараа материал худалдаалагдж байгаа. Төгжрөлгүй автомашины дугаар болон цагийн хязгаарлалтгүй бүсээс хүссэн бүх материалаа нэг дороос авах ийм боломж таад байна. За тэгэхээр маш олон даваа талууд байгаа. Мэдээж ашигтай байрлал, тав тухтай орчин, хүрэлцээтэй агуулга, автомашины хүртээмжтэй зогсоол, борлуулалт сайтай, үн цэн нь үргэлжид өсөх, за том оврын машины цагийн хязгааргүй, за мөн дугаарын хязгаарлалтгүй бүс тийм ээ. Түрүү хэлсэнчлэн. За баруун 15 аймаг руу шууд нийлэх зам, Улаанбаатар хотод баригдаж байгаа одоо төслүүдтэй ойр, үндсэн хийц болон бусад бүх барилгын материалыг нэг дороос авах боломжтой. Өөрөөр хэлэх юм бол баруун 15 аймгийнхаа орж ирэл сүнх барилгын материалаа татчаал явчихна гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий. Одоо жишээл Ярамгийн тэр олон барилгачлалтын нөхдүүд бол наашаа зүтгээд байх 100 айл руу 100 яваад байх шаардлага л. Барилгачин зах руу ганц яваад дуусчих шүү дээ. Яг үнэ. За тэгэхээр Улаанбаатар хот Баянгол дүүрэг 20 дугаар хороо Сонсголонгийн замд барилгачийн худалдааны төв байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7766 22 77 гэдэг дугаараас аваарай. 7766 22 77. За тэгээ та барилгачин цэгмэн гэж орж болно. Барилгачийн худалдааны төв кириллээр бичээд ч орж болно. Сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран айлгчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачийн худалдааны төв хамтран айлгаж байна. Баярлалаа. Нилээ удаа хамтарч ажиллахаар гэрээ байгуулж байгаа юм байна. Тэгээд би одоо 4 дахь өдөр манайх ойрхон юм чи. 4 дахь өдөр наашгаа эрэхтэй цаашаа давхиж барилгачийн худалдааны төвөөр бараалгачаад ирнэ. За тэгээрээ. Өөрийн биеэр бараалгачаад ирнэ. За сонсог хурлын нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс урлагийг мэдрээ их суурайт гараа өнөөдөр дуу хөгжмийн болонгаараа архим сонсогч танд шууд хүрж байгаа. Яг одоо бүгдээ хамтдаа Элтон Джоны дуулсан Sacrifice дууны үг түүхийг сонсож байна хамтдаа. За Элтон Джон нэг ч хүүхдгүй. Тэгтээ 2006 оны байдлаар 10 загалмаас хүүхэдтэй. Одоо нөгөө залмаас аав гэд ярьдаг штэ тий. За энэ хүүхдүүдэд нь Шон Леннон өөрөөр хэлэх юм бол одоо нөгөө нэг Джон Ленноны хүүхэд гэсэн. За Дэвид Бекмийн 2 хүү болох Бруклин Романаар багтдаг. За Элтон 2004 онд Rolling Stone сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн хамгийн агуу 100 уран бүтээлчийн 49-р байрт бичигдэжсэн. За уран бүтээлийн хувьд тэрээр дэлхийд даяар 300 сая гаруй цомгоо борлуулсан дэлхийн шилдэг дуучдын нэг бол мөнөөсөө мөн. Гэхдээ Элтоны хүмүүнлэгийн үлсийг ярихгүй орхигдуулж үнэхээр болохгүй. Яг тэгэхээр 1980-ад оны сүүлчийн үеэс эхлэн тоохын эсрэг одоо сурчлагын үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож ирсэн. Ингээ 1992 онд Элтон Джон тохын сангаа байгуулж энэ үеэс хойш 600 сая долларыг цуглуулж энэ өвчнөдөө тэмцэхэд зарцуулаад байна. Тэгэхээр энэ сан одоогийн байдлаар бол 55 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээ хүмүүнлэгийн үлсэд гаргасан хувь нэмрээ үнэлүүлж 1998 онд Их Британий хатан хаан агсан 2 дугаар Элизабетаас Хүлэг баатрын цол хэрэгэм хүртэж нэрнийхээ өмнө одоо Цёр хэрэгэмтэй
Sir гэмтэй болсон эрхэм хүндэт ноён Элтон Джон гэж дуудлага болсон гэсэн үг тийм үү. За Элтон Джон 5 Грэмми, 2 Оскар, 2 алтан бөмбөрцөгтэй. Тэгээ 2024 оны сүүлчээр нэгэн харамсалтай мэдээлэл цацагдсан. Элтон Джон нүдний хүн талдварт өвчин тусаад за улмаар хараагаа алдсан тухай мэдээлэл 12 сар цацагдчихсэн. 24 оны 12 сард. Тэгээ Лондонд болсон Прада өмсөн чөтгөр мюзиклийн гала тоглолтын үеэр тайзан дээр үг хэлэхдээ Джон нөхөр Дэвид Фурништэй талархал илэрхийлсэн. Тэгээд Элтон Джон хэлсэн үгэндээ таны мэдэж байгаачлан би хараагүй болсон тул тоглолтыг үзэж чадахгүй байна. Гэхдээ би сонсох дуртай, сонсож чадаж байна гэж хэлсэн. За тэгээд өглөөний мэнд Америк сэтгүүлд өгсөн ярилцлагада Элтон Джон харааных нь асуудал түүний одоо ажиллах чадварт ч гэсэн нөлөөлж байгаа тухай ярьсан ийм харамсалтай мэдээллээр тэгээд мэдээлэлээ өндөрлөе доо. За тэгээд бүгдээрээ хамтдаа Albert, Tina Turner-ийн дуулсан Golden Eye хэмээх гайхалтай гоё дуугаас бүгдээрээ хүлээн авч сонсноо. За. За тэгэлгүй яах вэ? За шууд Джеймс Бонд санаанд ордог. Энэ дуу сонсоод зүгээр гэл эрэнгүүд Джеймс Бонд санаанд ороод эхэлдэг. За бид нар өнөөдөр 1995 онд дэлгэцэнд гарсан алдарт Бонд цувралын алтан нүд буюу Golden Eye гэдэг энэ киноны гол дуу болох алтан нүд гэдэг дууны тухай ярьж өгөх гэж байна. За энэ дууг Rock and Roll-ийн хатан хаан Tina Turner дуулсан гэдгээр онцлогтой. За Tina Turner үнэхээр супер дуучнаас гадна зүгээр би Tina Turner-ийн тухайд би амьдралын талаар өгүүлсэн нэг жижигхэн өгүүлгийг уншаад зүгээр энэ яг нэг бод хэрхэн хатаагдсан гэдэг шиг тийм амьдрал дундуур туучж гарч ирсэн хүн байдаг. Амьдрал нь бол үнэхээр тэр ийм дундууртай ингээд нэг Бээлийн жинэхэн хүүхэн яаж туулж гарч ирсэн бол гэмээр ийм супер амьдралтай. Кино 1995 онд дэлгэцэнд гарсантай зэрэгцэн дуунч 1995 оныхаа 11 сард цацагдсан. Дууг Британийн алдарт U2 хамтлагийн дуучин Bono бичсэн. За. Bono орж ирсэн бас их учиртай юм байлаа. За. Алтан дууны киноны альбомсны саундтрекийг багтаасан цомгоос гадна мөн Tina Turner-ийн галзуу мөрөөдлүүд буй Crazy Dreams гэдэг цомогт нь бол энэ дуу багтсан байдаг юм аа. Дуу Германд нэлээд алдаршсан 300,000 хувь зарагдсан байдаг бол Унгарийн чартад 1-р байранд бичигдсэн. Яванда Австри, Финлянд, Франц, Итали, Швейцар болон Британийн чартуудад нэлээд дээгүрд бичигдсэн ийм дуу байгаа. Уг нь бол анх киноны дууг дуулах саналыг Английн алдарт Depeche Mode гэдэг хамтлагт бол тавьсан байдаг. За Depeche Mode тэр үед эд алж исэн үе юм л дээ. Тэгсэн хамтлагийнхан яг аялан тоглолттой байсан учраас энэ 94 онд багтаж бид нар дуу бичлэгт орж амжихааргүй байна гэж хэлсэн. За тэгэнгүүт нь эцэст нь продюсерууд нь ярьж агаад за Америкийн алдарт дуучин Tina Turner гэдэг хүнээр дуулуулъя гэд. Тэгээд ятгсаран байгаад хашраар зөвшөөрүүлсэн байдаг. Тий. За ингээд Tina Turner энэ дууг дуулах боллоо гэд сураг ажиг нь ингээд шүүмэн яваад эхлэнгүүт нөө YouTube-ийн Bono тэгвэл би наадханд ч оръё. За. Tina Turner дуулах гэж байгаа бол би наадханд чинь оръё. Наад ажилт чинь би нэгдий гэсэн байт. За. Тий. За ингээд дуу бол цацгцсан даруйда шүүмжлэгчдээс нэлээд өндөр үнэлгээ авсан Billboard сэтгүүл гэхэд алтан нүд дууг үеийн James Bond-ийн дуунуудыг ардаа хайсан хол тасархай сайн дуулсан гэж ингэж үнэлсэн төдийгүй Tina Turner-ийн эмэгтэй хүчрхийг эрслэн мэт дуулалт бол дууг маш өндөр чанартай болгосон гэж ингэж үзсэн байдаг. Ерөнхийдөө энэ чинь өөрөө юм нөгөө нэг супер детектив киноны дуу шүү дээ. Супер детектив киноны дуу. Тэгээд айн хүртэл тан гэдэг. Тэгээд тэнд нэг нөхөр жан гэдэг уянгалаад байсан. Яг Tina Turner-ийн энэ төмөр хоодоо бол тэнд бол нам тохирсон байдаг аахгүй юу? Надаа нөгөө нэг одоо бид нар чинь нөгөө яах вэ? Тэгээд нөгөө энэ нийгмийнхаа байдлаас болоод яг одоо ийм лаг дуучдын мэдээлэл зэдэрэл хомсол байсан үе шүү дээ. Тэгээ яг ингээл одоо л бид нар ингээл ийм амьдрал ах уу ядчил дууных нь үг нь ийм бэ шүү гэдгийг сонсогчдоо ч хүртээгээд өөртөө ч мэдэж авч байгаа л бас цаг мөч хорон штэ. Тэгээ нөгөө яг түн шиг дээр ганхуу
маш гоё ингээд нөгөө нэг бүр яг явдаг Википедиа шиг ингээд нөгөө дуучныхын талаар айгүй гоё үгдүүх өгүүлдэг. Тэнгүүд Тина Тернерыг хэн хамгийн супер гаргаж ирсэн бэ гэхээр сүндрээ гаргаж ирсэн байхгүй эмошны сүндрээ. Яг нөгөө юун дээр Тина Тернер болсон байхгүй яг түн шиг. Тэгээд нөгөө ер нь бол Тина Тернерийн чинь бас тэр хамгийн гоё юм нөгөө хөл маш гоётой. Тэгээд супер хөлтэй. Тэгээд тэр хөлөөрөө бол бас тэр маш гоё тоглолтыг үзүүлдэг тий. Ёо гоё. Тэгэхээр тэр нэг хөл за тэрэн дээрээ тэр нэг актер ийм нөгөө торон доркогоо өмсөж байгаа л нөгөө ингэдэг хөдөлгөөнөө хийгээл хайчхад л ер нь тэгээд зарим нөхдүүд бол ер нь нураад ухаан алдаад унжидаг байсан юм шүү дээ. Тэгээд хамгийн хөвгөлтэй Тина Тернер чинь яг түншгийн түүхэнд ганхуу өөрөө олсон шүү дээ. Тийм. Хорхийг бас яах нь вэ данаар тэгжиж хөгжилтэй. Хэрнтэй л алаад байгаа юм шүү дээ. Алсан. За. Хамтран ажигчтай танилцуулаад хоёулаа өргөжлөөх үү? Нэг ганцхан хөлбөр чи. Клипний хувьд Английн найруулагч Джек Скотт найруулж, киноны хэсгүүдээс нь оруулаад Тина Тернер өөрөө асар том алтан нүдэн дотор ингээ алхаад дуулж байгаа. Ингээ зураг авалтыг хийсэн. Ингээд тэр чинь нэг юуны одоо нэг ийм амар гоё онгодог штэ. Ингэж онгоогоол тийм камерны дуран фокус нэгж байгаа юм шиг тэгээд дотор нь алхаад байдаг. За ингээд хамтран ажиллагч танилцуулчаад би та бүхэнд дууных нь үгийг манай алдарт орчуулагч Аригийн орчуулснаар хүргэнэ. За Улаанбаатарт 16 цаг 38 минут болсон нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар бүрэн оноо бүтэн түүх гэсэн урайтаагаар за Score Up хамтран ажиллаж байгаа. За тий. За ер нь бол ингээд нөө нэг шинээр гоё ийм хамтран ажиллагч нар орж ирэхлээр их гоё байдаг. За өмнө нь бол бид нар банк санхүүгийн байгууллагууд зээл гоглохдоо харилцагчдынхаа Монгол банкны зээлийн түүхийг хардаг байсан гэдэргээд мэдэн штэ. Одоо тэгвэл бүрэн зээлийн оноо нь зээл олох гол шалгууруудад байгаа гэдгийг юм байна. Тийм үү? Тийм. Бүрэн оноо нь Монгол хүний санхүүгийн онцлог, зээлийн түүх, төлбөрийн сахилга бот, худалдаа авалтын хэв маяг, байршил, торгуул зэрэг олон төрлийн мэдээллийг хиймэл оюунаар боловсруулан санхүүгийн найдвартай байдлыг үнэлдэг дэвшилтэд зээлийн онооны систем юм байна. Одоо бол таныг ингээд наан цааныг хайгаад явах ингээд шаардлага байхгүй. Бүрэн скор таны бүрэн оноо бүтэн түүхийг чинь гаргаад ирнэ гинэ. За. Тэгвэл одоо ерөөсөө юу юм бэ штэ? Одоо өмнө нь тухайн зээлэгч яг одоо миний яг ямар шалгуурыг хараад ингээд зээл олгох боломжгүйг шийдэдээс нь ойлгомжгүй байсан бол одоо заавал өөрийн хитрхийн хувийн мэдээлэлээс ийм Монголигаар өгөөд авах шаардлагагүй ерөөсөө энэ бүрэн оноогоо үзүүлэхэд болчих юм байна тийм үү? Тийм. Би бүрэн скор дээр тэдэн оноотой гэл танд тэдэн дөрвийн зээл шууд өгнө. Зүг. За ингээ Монгол хүний санхүүгийн онцлогийг бүрэн одоо өстө нөгөө нэг 360 градус гэдэг шиг 360 судалж санхүүгийн онцлог, зээлийн түүх, за түрүүний анжихыг хэлсэнчлэн төлбөрийн сахилга бат, худалдаа авалтын хэв маяг тийм үү бүр байршил, торгуул гаргасан Монгол инженеруудын бүтээсэн бүрэн онооны систем бөгөөд бүрэн зээлийн мэдээллийн сан гэж ойлгож болох нэ. Тэгэхээр та одоо яг одоо бүрэн скор апа татаж аваад оноогоо шалгацгаая. За яг үнэ. Бүрэн скор гэд бичгүүд бүрэн скорын юм нэг бие үсгтэй цагаан дэвсгэр дээр бие үсгнийх нь босоо нь ягаан бөөрхи бэрнийх нь гидсэн цэнхэр өнгөтэй тим аппликейшн байна. За мэдээж та App Store болон одоо Play Store за өөр юу гэдэг нь хувай чинь одоо хувай app map гэдэг ч байдаг ч үү. Тэд дээрээс татаад авна. Хүн өөрийн оноогоо мэдснээр өөрийн зээлийн оноонд анхаарч юун дээр би анхаарах ёстой юм. Яавал өөрийн оноогоо сайжруулах болох талаар мэддэг болсон их амар байгаа юм. Гол нь бүрэн скор миний бүхэл санхүүгийн харилцааг болон олон талаас маань бүрэн дүгнэж зээлийн оноог маань маш үнэн зөв бодтой бүрэн гаргаж байгаа нь таалагдсан гэсэн байна. Тэгэхээр ийм шүү. Хэрв таны бүрэн дээр байгаа скор чинь буюу оноо чинь жоохон бага байгаа гэвэл за би энэ зээлүүдээ хаах хэрэгтэй юм байна те одоо юу гэдгийг торгуула ядчилтэй ингээд нөгөө нэг машиныхаа торгуулыг төлөөгүй бол таны оноо унаад байна шүү дээ. Тэгэхээр тэр торгуул мургуулаа төдийч гэх юм хүн бас өөрөө бүрэн скороо нэмэгдүүлэхийн төлөө хичээх юм байна шүү. За тэгэхээр талууд илэрэнгүй мэдээлэл нь 7570 гэдэг дугаараас аваарай. 7570. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар бүрэн оноо бүтэн түүх хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За үргэлжлүүлээ. Яг одоо бид нар бол
алдарт одоо рок-н-роллын хатан хаан хэмээн нэрлэгддэг Тина Тернерийн 1995 онд дуулсан Джеймс Бонд киноны алтан нүд дууны шүлгийн та бүхэндээ уншиж үзүүлэх гэж байна. За. Усан дээр тусах дүрийг минь хараач ээ. Гүний гүн харанхуугаас ч гүн сүүдэр болгоноос чамайг харж салхинаас хүртэл үнрийг минь үнэрлэнэ. Алтан нүд минь би сул талынх нь олсон алтан нүд минь тэр миний хэлснийг хийн алтан нүд минь нялуурах цаг бидэнд байхгүй амттайхан үнсэлт түүнийг өвдөг дээр нь сөхрүүлнэ. Яа. Игэх битээр ингээд урвуулт өдөөлд сэтгэл татах шонзонгийн тухай ийм сэтгэлтэй дуу. За мэдээж энэ Джеймс Бондын дуу учраас те түүнийг ямарваа нэгэн цааталт нь ингээд нууцлаг байгаа зүйлийг олж ил гаргаж ирнэ гэсэн ийм утгатай гинэ. За. За гиснээс алтан нүд бол бидний сайн мэдгч жүжигчин Пирс Бросманы анхны дүрээ. Анх Пирс Бросман Джеймс Бонд руу орж ирэхдээ алтан нүд дээр тоглосон. Энд чинь өстой миний хамгийн дуртай Джеймс Бонд шүү дээ. Ер нь бол. Пирс 1995-аас 2002 оны хооронд 4 Бондын кинонд тоглосон байдаг. Гэхдээ энэ дүрд анх Шиндлерийн жигсаалт киногоороо бидний сайн мэдэх болсон Оскар Шиндлерийн дүрийг бүтээдэг Лам Нисэн яригдж байж дээ. Уулна уу? За. Гэвч энэ том дүрээс Нисэн татгалцсан байдаг юм аа. Шалтгаан ч их сонин гинэ. За. За яасан гэхээр чи Джеймс Бондын дүр тоглоод бид гэрлэхгүй гэд ихнэр нь тэгсэн юм уу? Энэ үгийг Лам Нисэн 1990-ад оны ихээр сүйт бүсгүй Наташа Ричардсоноос сонссон юм байна. Ямар сони тий. Яа гэсэн бол продюсерууд түүнтэй нухацтай ярилцсан ч жүжигчин залуу энэ төр тоглохгүй гэх шийдвэр гаргахаас өөр арга байгаагүй гинэ. За энэ тухай нийлсэн 2014 онд гэсэн ярилцлаганда хэлсэн байдаг. Нийлсэн нэгэн жүжигчийн үеэр танилцсан жүжигчин Наташа Ричардсонтой 1994 онд гэрлэж 2009 онд Наташа уулын цанаар гулгаж байхдаа гэмтэл авсны улмаас нас барсан юм байна. Хөөрхий. За тэгээд 1994 онд гэрэлсэн. Яг 94 онд гэрэлснийхэн дараагаар бол энэ халуухан байхад үед нь энэ дүрийн асуудал яригдсан те Джеймс Бонд тоглохгүй тухайн асуудал яригдахт нь бол дөнгөж гэрэлсэн хүн чинь эхнэрийнхээ үгэнд бол орхоос өөр авахгүй шүү дээ. Тийм л байдал төрсэн юм байна. Зөв. За ямар ч тач Бондын дүрд бол Пирс Бросман оногдсон. Тэрээр алтан нүд 1995 онд хийгдсэн алтан нүд 1997 онд хийгдсэн маргааш хизээж өгөхгүй. За 1999 онд хийгдсэн дэлхий бүхлээрээ байсан ч багтна 2002 онд хийсэн үх гэхдээ одоо биш гэдэг. Энэ дөрвөн цувралд бол Джеймс Бондын дүрийг гайхалтайгаар амьлуулсан. Маш олон Джеймс Бонд үзсэн хүмүүс бол хамгийн супер Джеймс Бонд бол Пирс Бросман гэдэг дээр санаа нэгддэг юм билээ. Кинон тоглосныхын төлөө өгдөх хөлс шинэ кино гарах тусам нэмэгдэж байсан. Алтан нүд кино тоглохдоо 4 саяыг авч байсан бол үх гэхдээ одоо биш гэдэг кино тоглохдоо бол аль хэзээ 16.5 сая доллараар тоглох хэмжээнд хүрсэн ийм үнэтэй жүжигч болсон байсан. Та бүр 4 дахин нэмэгдсэн шүү дээ. Яа. Харин Бросман эхнэрийнхээ ачаар Бондын дүрийг бүтээсэн гэдэг юм байна лээ. Бросманы анхны эхнэр Кассандра Харрис 1981 онд зөвхөн чамд харуулна кинонд тоглосон. Рожер Мурийн бүтээсэн Бондын нэг ангил та. Ингээд нэг үдшилэг дээр жүжигчин бүсгүй нөхрөө Джеймс Бондын продюсер Альберт Брокколитэй танилцуулжээ. За. Өмнө нь эхнэрэнтэй Рожер Мурийн Бонд дээр тоглолцсон байсан. Тийм учраас Бондийнхны ийм тусгай үдшилэгт бол өргөддөг байсан. Нөхрөө дагуулж очиод ингээд Альберт Брокколитэй танилцуулж ирсэн байна. Сонин шүү дээ. Нэг жүжигчнийх нь эхнэр нь татгалзаж хахад нөгөө жүжигчнийх нь эхнэр нь нөхрөө санал болгож байдаг. Танилцуулж байдаг. За энэ танил нь хожим Пирс Бросманы амьдралыг оронгоор нь эргүүлж тэнгэрийн юмдаг атгуулсан байдаг. Продюсер Пирсийн Remington стил цувралд бүтээсэн дүрийг үнэлж Их Британийн алдарт тусгай агентын дүр тоглохыг санал болгосон байдаг. За гэсэн хэдий танилцсан цагаас эхлээд энэ дүр тоглох хүртэл олон жил өнгөрчээ. Эхлээд Броснан, Рожер Муртай гэрээгээд дуустал ажиллахыг хүлээх хэрэгтэй болсон. За энэ хугацаанд Пирс телевизийн зураг тоглох хатуу гэрээтэй байсан болохоор 1989 онд гарсан Устгах зөвшөөрөл киноны Бондын дүрийг бол авч чадаагүй. За
За ингээд 0-7 жүжигчин Тимоти Далтон тоглосон байдаг. Яагаад гэвэл энэ нөө голдно гэсэн үг өмнө нь гэсэн үг шүү дээ тийм. За ингээд би Бонд болохоос айж байсан ч юу хийж байгаагаа бол мэдэж байсан. Ийм нэр хүндтэй чухал дүр хүний карьерийг сүрүүлж болдог. Жишээлбэл Бонд Тимоти Далтны карьерийг яасныг бид харсан. Тимоти маш сайн жүжигчин хэрнээ бүтээсэн Бонд нь хитрхи гүн нухацтай байсан болохоор карьер нь эвгүүцсэн байдаг. Ховдоо бол хурд эргүүлэх боломж олдвол оролдоод үзнэ л гэдэг бодолтой байсан гинэ. Ингэж бол Пирс Бросман бол хожимд орсон байдаг. Эвгүүлтэй ийм том дөрүүдтэй. Тэгэл нэг ингээд нэг ард түмний хайртай дүрийг муухай гаргах юм бол түү нөлбал яа шүү. Тэгэн штэ тэгэн. Чи зайлаа одоо ер нь наадхайгаа ахиж битгий юунд ч тоглоо. Наад чи ер нь өвчтөй дэми хар шаар байж тэгэл дуусаа. За сонгон шалгаруулалтын алдаанаас болж продюсерууд Джеймс Бондын дүрийг бүтээх чадвартай шинж жүжигчин хайх ажилд орсон гинэ. За Мел Гибсон, Лиам Нисон нар татгалцсны дараа Мел Гибсон бас татгалцсан байна. тийм байна. Тий. Эсвэл айдаг баха одоо ийм цуврал киноны бүр хүн бүхэн танигдсан дүрийн дахиад нэг одоо нэг хэсэг цувралын дүрөө гол дүр болно гэдэг ер нь бас айц үүсэх ах шүү. Мел Гибсон миний бодлоор шүү. Мел Гибсон бол царайгаар бол тохирно. Айгуу тийм нухацтай царайтай штэ. Энд чинь нөгөө дураастай хүмүүстэй. Тийм. Биеийн хэлбэр арай тийм магадгүй. хашаач нэг юм богинохон штэ. Богинохон штэ. Бондод нэг жоохон тиймэрхүү байсан болов гэж надад бол бодогдсон шүү. За ингээд олон нийтэд баг танигдсан Пирс Бросманыг сонгосон. Үүний үр дүнд Ирланд эрийн гүйцэтгэсэн 007-гийн шинэ хувилбар Далтны хувилбараас хамаагүй урд насалсан юм. Нийтдээ Бросман түүний карьерийг нь эрс өөрчилсөн Джеймс Бондын тухай 4 кино тоглосон. Бонд надад их зүйлийг өгсөн гэж бодож байна. Би дэлхийн хэмжээний од болсон. Энэ том дүр дээр ажилласан 10 жилийн их үнэлтгээ. Хичнээн хичээсэн ч хүн болгонд таалагдах боломжгүй учраас Бондын дүр тоглосон жүжигчин тодорхой төлөөс төлдөг гэдгийг би бас мэдэж байсан. Тэгдэг штэ ер нь нэг одоо ном хийсэн ч те ямар ч сайхан кино хийсэн гэсэн цаана нэг хэдэн шалчгансан юмнууд ийм хөг ийм хийгээ хизээ болох юм бэ гэж суучдаг байхгүй. Тий. Угаасаа тийдэг. Угаасаа тийм нэг одоо хоёул ч нөгөө дөрөн зүгэн шоу хөтлөөд бүр мэддэг болсон ч угаасаа дэлхийн өнцөг булан бүрт хаасайгүй нэг тийм шалчгансан гоншгансан юмнууд заавал байдаг. Тийм. Би жүжигчний амьдралдаа их зүйлийг сурч сайн найзуудтай болж киноны дуршлаг хоромтлуулсан. Ер нь сайхан өдрүүд байсан да. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа үзэгчдийн хайрыг татсан энэ дүрийг бүтээсэн мундаг ирчүүдийн тойрогт нэгдэх боломж олгосонд би хязгааргүй их талархаж байдаг. Энэ дүр надад шинэ ертөнцийн үүдийг нээсэн гэж нэг ярилцлаганда бахархалтайгаар хэлж байсан гэж шүү. За Пирс Бросман 1953 оны 5 дугаар сарын 16-нд Ирландын жижиг бомбд Дрогеда гэдэг хотод төрсөн эцэг эх нь Томас Мэй Бросман нар тиймч боргохон л амьдралтай баян биш тийм боргохон л амьдралтай энгийн гэр бүл байж л те. Аав нь мужаан, ээж нь орон нутгийн эмнэлэг зөвлөгчөөр ажилладаг байсан. Харамсалтай нь Пирсийг нэг нас хүрээгүй байхад аав нь эхнэр хүүгүү гон бие гоцонтлогоо байсан дээр гэж шийдээд гэр бүлээ орхин олон жилийн турш ул мөргөө алга болсон байдаг. Эхнэр хүүхдээ орхоо явуулсан. Пирс харин од болсныхоо дараа аавтайгаа хэд хэдэн удаа уулзсан гэдэг. Огт таньж мэдээгүй мэдэж байгаагүй тэр хүнтэй би илүү дотн танилцахыг хүссэн. Би өөрөө эцэг хүн болсон байсан болохоор ядаж өөрийнхөө аавыг сайн ойлгож авахыг хүссэн юм а. Тэр хүнтэй бааранд уулзаж 2 гүрэн шиг шар айраг уугаад салсан. Тэр хүний араас их удаан харж зогсож үлээ гэж ярьж байсан гинэ. Ямар юу юм төрсөн аав штэ тий. Пирс Бросман энэ жил 71 настай $200 сая хөрөнгөтэй махлах их нэрийг нь папарацууд интернет хэрэглэгчид үргэлж шүүмжилдэг ч гэсэн Бросманы хувьд их нэртэй маш их хайртай, халамжтай гэдгээрээ алдагтай ийм од үлээ. За үнэхээр гоё ялаа. Тэгээд энэ хүрээд 2025 оны 4-р сарын 1-ний мегмар гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг маань радион 3-р студиэс урлагийг мэдрээ их сураатаар дуу хүчмийн болонгаараа шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар бүрэн оноо, бүтэн түүх, за мөн баруун бүсийн барилгын материалын тулгуурт болох барилгачийн улаан төв хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогчдаа загварын ихэнд явдаг радио мэдээг хүлээн авч сонсдээ дараа хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаар Яна нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3